Энэ имэнэл түүх энэ зам тохиолдсон юм. Зун дуусгаас өмнө найзтайгаа хамт салхинд гарыг гэж бодоод чанартай найдвартайгаар нэгээд аянчин дэлгүүрээс майхан уулын пүүз чиг нэвтрүүлдэг гүцгэх хаяны хэрэгслүүдийг аваад бид гурав хөдөлсөн. Бид нэлийн хэдэн цаг төгсөөр нарч бууж харахгүй бол жолоо барьж явсан алтагийн нойр хүрсэн айтай сүмж харагдлаа. Хатнаач үнийг анзаарсан үгэлтэй уцсны газрын зураг харж ирсэн. Хүй, энд ойрхон кофе шоп байна. Хэдүүлээ сайхан кофе ууж сэргээд цаашаа явъя гэж хэлв. Бид уруу кофе шопоор дор бүрний захиалга өглөө. Сэрүүч орсон болохоор би халуун американо захиалж сэргий гэж бодсон юм. Захиалга аваад бид цааш хөдлөө. Сайхан халуун кофе ууж дулаацъя гэж бодоод балгатлаа. Миний авсан кофе хөвгүүдэн байна. Бүр дотроо өстэй байлаа. Шүнж болж бид зорьсон газар ирлээ. Майхна бариад амархаар шийдэв. Миний гиз нэглийг бүрхэд хүндрэхэр болоод нилээн зайтай газар алхлаа. Алхаад явж байтал нүдний болонд нэг л хачин зүйл сүйдийг харагдлаа. Би сонирхоод юу юм болтоо гэд хартал өгсөн хүний хогны утанд ороогоод хайсан цогцос байлаа. Би ч айх сандрах зэрэгцээд омхомгүй майхан руугаа гүйлээ. Замд юу болсон юм бөө мэд нэг л мэтгэд майхан дээрээ ирсэн байлаа. Энэ тухай тэр хоёрт хэлж айлгаад явах уу гэж бодоод өөртөө үлдэхээр шийдэв. Гэтэл нэг л новшийн өмхөн өнөр хаанаас ч юм хангалсаар эргэн тойрноо харсан чи ямар ч өмхөн өнөр гарах зүйл байсангүй. Хаашаа ч явсан энэ өмхөн өнөр намайг дагсаар л байв. Яг л өгсөн хүний хүүр шиг өнөр. Би ч илтгэв юм бодож суусаар юу ч байсан уу тийж шийдээд майханд орлоо. Майхан доторч тэр новшийн өнөр байсаар л байв. Өглөө болж би нөгөө хоёрт урчин тохиолдсон тухайга хэлтэл манай хоёр хамт очиж шалгахаар боллоо. Өмхий өнөр үнэрцээр л байна. Бид гурав алхаж очиод хартал үнэхээр цогцос шиг зүйл байв. Хамгийн зоригтойгоор нь алтагийг онгойлгуулахаар явуултал хар хогны уутанд хүн шиг боосон баахан давуу мэтийн зүйл байв. Хин юм хийж юм бол доо гэж бодтол нөгөө рэпрүүдийн нэг хэсэг клипийг ашиглаад байдаг юм л байсан юм байна л дээ. Ядаж байхад олон рэпрүүд яг тэгж хийсэн болохоор яг алийг ингэж хаясныг мэдэхгүй байлаа. Би гэхдээ нэг зүйлийг ойлгохгүй байна. Энэ үнэхээр цогцос биш юм бол юу өмхий үнэртэй байсан байж болох уу гэж бодоод алхаж байтал араас манай хоёр "Хуйгаана, над гутлын чуулд баас наалтсан юм шиг байна шүү" гэдэг байгаа. Би ч гутлын улаа хартал үнэхээр баасан дээр гიშгсэн байсан бөгөөд сая л нэг юм энэ бүхний учрыг нь олсон юм. Энэ цагаас хойш надад тохиолдсон зүйл бусдад битгий тохиолдосоо гэж хүссэндээ би аялалд явах бүртээ нөх ухаж хүндрээд буцаагаар булдаг болсон ба. Тэнд хайсан байсан хүүр шиг хогийг хүртэл аваад явсан юм да. Байгалийн тэргуунд ирлээ, явлаа, цэвэр.